хамгийн гол нь дэлхийн хүн амын өдрийг энэ жилийн тэмдэглэж байгаа өрөө бол бидний анхаарлыг татж байгаа юм. Ялангуяа Монгол улсын өнөөгийн нөхцөл байдалтай уялдаатай нэгэн ноцтой асуудал байгаа. За энэ асуудалтай бол энэ дэлхийн хүн амын өдрийг нэгдсэн үндэсний байгууллагаас тэмдэглэхдээ дэвшүүлж байгаа өрөө. За бидний хойно байна л да, иргэдэд чадахжуулах гэж би зүгээр иргэдэд мэдээлжүүлэх гэсэн бол илүү оновчтой болох байсан болов илүү иргэдэд илүү хариуцлагатай болгох, иргэдэд илүү мэдээлэл өгөх ийм жил болгож зарлж байгаа юм байна лээ. За манай улстай ягаад энэ их холбоотой байна гэж миний хэлэх гээд байгаа нэг зүйл гэх юм бол өнөөдөр манай эмэгтэйчүүдийн дунд үр хөндлөлт үнэхээр дэндүү газар авсан. Бид сүүлийн 30 жилд 1 сая хүнээ үр хөндлөлтийн улмаас алдсан. Одоо 10 эмэгтэй тутмын 7 нь үр хөндүүлж байна. За үр хөндүүлнэ гэдэг бол ямар гамшиг, ямар үр дагавартай гэдгийг бид нар мэднэ. Эмэгтэй хүн дахиад их хүн болохгүй байх ийм ноцтой үр дагаврыг авчирдаг. Тэгэхээр энэ иргэдээ илүү мэдээлэлтэй болгоё. Ялангуяа нөхөн өрчгийн асуудлаар, энэ жирэмслэлтийн асуудлаар, гэр бүл төлөвлөлтийн асуудлаар бид төрийн төвшөнд, төрийн бус байгууллагын дэлхийн хүн амын сантай хамтарч, статистикийн газартайгаа, эрүүл мэндийн яамтайгаа хамтарч, ард иргэдтэйгээ хамтарч ажиллах тэр үндэс суурь, тэр дохиог бидэнд өгж яана гэж ойлгож байгаа учраас би өнөөдрийн хэвлэлийн баг хурлыг маш чухал гэж бодож байгаа юм. Нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сангаас энэ жилийн дэлхийн хүн амын өдрийг тэмдэглэхдээ дэлхийн улс орнуудыг уриалсан байна лээ. 120 сая эмэгтэйд энэ нөхөн үржихийн асуудлаар, энэ гэр бүл төлөвлөлтийн асуудлаар, энэ жирэмслэлтийн асуудлаар мэдээлэл өгье. Тэр хүмүүсийг чадварчуулъя. Өөрөөр хэлэх юм бол одоо энэ хойно тавьсан байгаа урайд мэдээлжүүлъя, хариуцлагатай болгоё гэдэг ийм урайг тавьж байгаа юм билээ. Зүгээр дунд нь ерөөсөө өнөөдөр дэлхийн хүн амын өдрөө бидэнд бол ерөөсөө энэ аборт, энэ үр хөндлөлтийг ноцтой асуудал болж байна гэдээ нэг удаа мэдээлэлд өнгөрөх биш. Ерөөсөө 120 сая эмэгтэйд энэ талын ойлголт мэдээллийг өгж байгаа нь өөрөө чухал. Тэгэхээр Монголын бас хэдэн зуун эмэгтэй энэ үйл ажиллагаанд хамрагдах нь. Энийн үр дүн гэх юм бол гэр бүлээ төлөвлөдөг. Өөрөөр хэлэх юм бол жирэмсэлт болгоно хүссэн, төрөлт болгоно эсэм мэнд байх тэр боломжийг бүрдүүлэх тэр суурийг тавьж өгөхөр өнөөдөр нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сангаас бидэнд тэр одоо нэмэр тусаа өгөхөр өнөөдрийн хэвлэлийн баг хурлыг би хийж яана гэж ойлгож байгаа юм. Тэгэхээр манай улсаас бас олон зуун эмэгтэй энэ урьяанд, энэ үйл ажиллагаанд хамрагдаад цаашлаад Монголынхон хүн амынхаа 51.3%-ийг эзэлдэг эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдтэй мөн хамтран ийм мэдээлэл өгч одоо энэ үр хөндлөлтийн асуудлыг нэг зөв шийдэж явахгүй бол бид ерөөсөө хүн амаа, энэ цөөхөн хүн амаа үр хөндлөлтийн улмаас алдаад байгаа ийм гамшиг байгаа учраас өнөөдрийн би хэвлэлийн баг хурлыг маш чухал ач холбогдолтой. За дээр нь хамгийн гол нь энэ мэдээлэл, энэ ойлголт өгөх асуудлыг чухал байгаа. Тэгээд энэ дэлхийн хүн амын өдрийг тэмдэглэж байгаа. Энэ олон жилийн турш энэ 4 жилийн хугацаанд энэ 120 сая эмэгтэйд мэдээлэл өгнө гэдэг асуудал ярьж байгаа юм байлээ шүү. Үүнд манай хэвлэл мэдээллийн байгууллагын өнөөдөр ийм олноороо хүрэлцэн ирсэн манай хэвлэлийнхний нэмэр тус хамтын ажиллагаа бидэнд их чухал.